За байнгын орны гишүүдийн өдрийн амгалан гэрээ. Манай байнгын оруудын бас нэг анхаарах ёстой нэг зүйл байна гэж ингэж үзэж байгаа. Тэгээ энийг бас дараагийн байнгын орны хурлаар одоо оруулах. За энэ 7 хоногийн хугацаанд бас бэлтгэдийг нь хангуулах зайлшгүй шаардлага байна гэж ингэж үзэж байгаа учраас үг хэлж байгаа. Энэ бол нөгөө энэ тэтгэврийн зээлийн нөхцөлийн асуудал байна. Энэ тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг ер нь нэлээд удаан ярьлаа. Тодорхой хэмжээний шийдвэр гаргах байгууллагын одоо шийдвэрээ гаргах тэр хугацааг одоо бас хүлээлээ. Тэгээ энэ хүлээлт бас яг одоо гаргасан шийдвэр нь амьдралд бас төдийлөн нийцэхгүй асар олон хүний бүхэн дуулсан ийм л одоо шийдвэр байгаа. Тэгээ энэ маань өөрөө бас анх гарахтаа л төрийн байгууллагаас их үүсвэртэй учраас бид бас энийг засах тал дээр ер нь анхаарах хэрэгтэй юм байна. Тэгээ нийгмийн бодлогын байнгын хороо энэ тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал дээр ер нь нэлээд нуцтай хандаж эх 7 хоногийн байнгын хорооны хуралдаан дээр хоёр үндсэн асуудлыг ер нь Монгол банкнаас одоо тодруулах, танилцуулах ийм одоо зүйлийг хийх ёстой гэж ингэж үзэж байгаа. Нэгдүгээр нь тэтгэврийн зээлтэй холбоотой гаргасан шийдвэр яагаад ийм шийдвэр гаргах болов гэдгийг нэгдүгээрт, хоёрдугаарт ер нь одоо энэ банк санхүүтэй холбоотой олон хууль тогтоомжууд гарч байгаа. Тэр дотроо энэ банкны одоо хүүг тэр дундаа бүр хамгийн эрсдэлгүй гэж үзэж байгаа тэтгэврийн зээлийн хүүг буулгах энэ асуудал дээр ер нь Монгол банк ямар төлөвлөгөөтэй байгаа, юу төлөвлөж байгаа, хизээнээс ямар үйл ажиллагаа явуулж эхлэх гэж байгаа юм бэ гэдэг хоёр үндсэн сэдвээр би бол бас энэ Монгол банкнаас одоо мэдээлэл авах зүйтэй юм аа гэж ингэж бас үзэж байгаа. Тэгээ энэ тэтгэврийн зээлийг ярьж гисэн цагаас хойш одоо ер нь олон хүн одоо тэг хүний амьдрал баян юм. Тэгээ энэ тэтгэврийн зээл гэдэг чинь бол үнэхээр нөгөө дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу үед гол асуудлын шийдэл юм л одоо зээлэн биш. Тэгээд олон янзын хүмүүс одоо өдөр болгон хэдэн арваараа мессеж өчж байна. Ялангуяа цэргийн тэтгэврийнхэн ч надаас залуу хүмүүс тэнд тэтгэврт гарцсан. Тэгээд ямар нэгэн бизнес хийхэд их усүр болгоё. Эрсдлээ бид өөрсдөө одоо хариуцъя. За тэгээд эмнэлэг домлогод үзүүлмээр байна л гэн одоо нэг жоохон бизнесээ эргэлтийн зээл авчмаар байна л гэн. Тэгээ энийг ингээ заавал 70 30 эсвэл 50 50 тэгээ гол одоо хисаад байгаа юм энэ хугацаа байгаа байхгүй юу? Заавал одоо 1 жил гэдэг. Тэгээ 1 жилийн хугацаанд авахар тэр чинь нэг амтчгүй амарчгүй нэг юм аваал ингээл бизнес хийх хэцүү байх хэцүү юм руу ороод байна л да. Тэгэхээр энэ рүү ер нь бас нэлээд анхаарлаа хандуулж энэ хоёр асуудлаар бас би нэг ярих нь зүйтэй юм аа. Тэгээ бидний энэ ярьж байгаа сэдв бол нэг тийм гийгүүлээд ахар сэдв биш шүү дээ. Яг гоо 2026 оны Монгол Улсын төсвүүдээр бол 6-аас 8% тэтгэвэр нэмэгдэнэ. А гэхдээ өнөөдрийн бидний энэ ярьж байгаа сэдв бол энэ нэг жоохон бололцоогоо өөрсдөндөө ашиглаад амьдралын чанараа дээшлүүлэх, орлогоо нэмэгдүүлэх, өөр олон аш холбогдолтой зүйлүүд нь заавал одоо ингээл нэг хаагаал арилжааны банкуд хугацаагийн заана гэдэг нэг